болгон туяаг яг одоо энэ юу үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол үнэхээр хилэмдүүлэлт болно. Үндсэн хуулийн чиж өөрөө зөрчсөн байхгүй юу? Би өөр хэлээд байгаа шүү дээ. Болгон туяа дэгдэр байхгүй ямар санал хураалт явуулах байсан. Дэгдэр байхгүй шүү дээ. Огтын байхгүй юу? Дэгдэр үндсэн хууль дээр байгаа бүх заалтаар санал хураалт явуулсан байхгүй юу? Дэгдэр хилцэн байгаа. 101-ийн 3 дээр нь байнгын хорооны сандыг сонсоод илээр санал хураана гэдэг. Байнгын хорооны саналын одоо гэдэг нь их хурлын тухай хуулийн 22-ийн 3-ын 7-д байгаа ерөнхий сайдыг буюу одоо ерөнхий сайд буюу их хурлаар томчсон албан тушаалыг огцруулахад байнгын хороо санал гаргаж чуулганд хэлцүүлнэ гэж байж байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ энийг болгон туяа мөрдөг бол яах вэ? Огт хаанч байхгүй, дэгдэрч байхгүй, үндсэн хууль дээрч байхгүй ингээд санал хураалт хийчихвэл болгон туяа чинь бүр алуулах гэсэн байхгүй юу. Үндсэн хуулийн цэцтэйг өгсөн шүү дээ. Яах вэ? Би бол байшин хэлээд байгаа шүү дээ. Цэцэг шийдвэр буруу. Тэгэхээр энэ чинь эцсийн шийдвэр гэдэг ингээд 3 удаа буруу юм хэлээ шүү дээ. Баяр цогцыг нэг удаа сайдаас огцруулах гэсэн чинь үндсэн хуулийн шийдвэр гаргаад их хурл сайд огцруулж болохгүй гэдэг ингэсэн. Ингээд баяр цогт аврагдсан. Дараагийнх нь юу байсан гэсэн чинь 2021 онд шүү дээ. 2016 онд их судлаараа хоролдоод одоогийн нэг жагсаалтын гишүүд гэдэг байна шүү дээ. Энэ манай үндсэн хууль байхгүй нэг гэж эцсийн шийдвэр гаргасан байхгүй юу? Тэрийг 21 онд хүчингүй болгоод үндсэн хуульд бол профессионал оруулж болно буюу одоогийн жагсаалтыг одоо тэгээд энэ нэг намын дарга 48 хүнийг шууд гишүүн болгодог тогтолцоор орсон байхгүй юу? Энийг хийсэн. За 3 дахь нь бол сая юм. Тэгэхээр үндсэн хуулийн цэц одоо ингээд садггүй загнаа төрийг ингээд самраад байвал яах вэ гэдэг асуудлыг ер нь ярихгүй болохгүй. Би ярих байх гэж бодож байна. Эдний энэ гаргасан шийдвэр хизээнийх цаг шүүднэ. Би одоо тэнд ерөөсөө эргэлзэхгүй. Энэ чинь болохгүй шүү дээ. Буруу саналын томьёолоор санал хураасан гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ харин би хэлээд байна шүү дээ. Тэр нь хаана байгаа? Буруу гэдэг нь хаана байгаа? Хаан ч явахгүй байхгүй юу? Дэгдэр жишээлбэл одоо ингээд санал хураанаа 43-ийн 1-ээс шууд санал хурааш шүү байж байгаа болгон тэр болно. Дэгдэр байхгүй, их хурлын тухай хууль дээр байхгүй юм чинь яаж санал хураах юм бэ? Та нар боддоо. Үндсэн хууль дээр юм байна гэдэг ингээд орж болохгүй шүү дээ. Их хурлын би одоо олон хэлээд байгаа юм да хүмүүс нэг ойлгож өгөө. Их хурл шийдвэр яаж гаргадаг ингэж. Их хурл шийдвэр чуулганы хэлбэрээр гаргадаг байхгүй чуулганы хэлбэрээр. Тэрний үг гэсэн үг бол байнгын хороо хоролдож санал боловсруулад тэрийг нэгдсэн хуралдаанаар хэлцээд ингээд санал хураалт явуул шийдвэр гаргана гэж. Өөрөөр хэлбэл байнгын хороо нэгдсэн хуралдаа хоёр нийлжээж яадаг байх нь. Их хурлын шийдвэр болдог гэсэн. Тэгвэл энийг алгассан бол болгон туяа яах байсан бэ гэдэг асуудал байхгүй да. Одоо тэгээд цэцгийн дүгнэлтийг хэлэлцэх юм уу хэлэлцэхгүй юм. Ер нь Монгол Ардын намын бүлэг ингээд байр сууриа нэгтгэж. Гэхдээ яг нөгөө нэг яг тийм л байгаа. Тэгээд нэг хэсэг нь бол болгон туяагийн зөв цэцгийн буруу үндсэн хуулиар зөрчилсөн шүү гэдэг шүү. Нэг хэсэг нь болохоор үгүй үндсэн хууль дээр тэгж байгаа. Үндсэн хууль дээр тэгж байгаа гэдгийг дэгийн тухай хууль дээр их хурлын тухай хууль дээр бичих хэрэгтэй байхгүй юу да. Тэгэхээр дэгийн тухай хууль дээр их хурлын тухай хууль дээр байхгүй юмар яаж санал хураалах гэсэн юм бэ? Гэдэг л асуудал байхгүй юу?